Хяналт шалгалтаар хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа жимс хүнсний ногоо болон хавар тариалахаар хадгалсан үр тариа хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авч шинжилжээ. Жимс хүнсний ногооноос 79 дээж авч төрөвчлсөн шинжилгээгээр шинжилэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрсэн бөгөөд хямны цэхээс 22 дээж авч шинжилэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит давас колиформ илэржээ. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй буюу хог ургамал хүнөөлж шавж хачиг илэрсэн байна. Одоогийн байдлаар 80 орчим дээжинд пестицидийн үлдэгдэл тодорхойлж байна. Үүнээс бол 27% нь пестицидийн үлдэгдэл илрээд үүн дээр баталгаажуулах шинжилгээг хийхэд 28 бүтээгдэхүүнд 32 төрлийн пестицид илрээд байна. Пестицидийн үлдэгдлийн илүүдэл гэдэг бол хүний биед шууд сөргөөр нөлөөлж хорт хавдар, зарим нэг арсны өвчин гэх мэт маш олон өвчнөөс суур нөхцөл болох аюултай ийм болохоор пестицидийн үлдэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд хяндаг байх нь маш чухал юм аа. 5 аймгийн 5 худалдааны төвүүдээс нийт 46 мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний дээж авлаа. Энэ дээр нэлээд тийм нэнгийн бохирдолтой байд хүнсний аюулгүй байдлын шаардлага нийцэхгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд лабораторийн шинжилгээгээр урьдчилсан байдлаар гарч байна. Мал амьтны гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангуулах буюу эрүүл ахуйн шаардлагыг хангуулах үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Монгол хүн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн бол үндсэн хэрэгжилж байгаа хоолны хамгийн том хувийг эзэлдэг. Хяналт шалгалтын үеэр стандарт хэмжилжүүн газар 138 иргэн аж ахуйн нэгжийн хэмжүүр болон үнэт эдлийн сорьцод хяналт шалгалт зохион байгуулж илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. Үнэт эдлийн худалдаанд ашиглаж байгаа электрон жингүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулж баталгаажуулаагүй, импортоор оруулж ирсэн үнэт эдлэл сорьцын баталгааны тэмдэг даруулаагүй, стандартын шаардлага хангаагүй мөнгөн аяг худалдаалсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Нийслэлийн хэмжээнд түүхийн мах худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүд буюу 7 зах худалдааны төвүүдээр хяналт шалгалтын баг ажилласан. 7 зах худалдааны төвөөс 6 зах дээрх лаборатори итгэмжлэгдээгүй байгаа. Энэ бол маш эмгэлтэй бөгөөд төр энэ тэргуунд анхаарах ёстой асуудлуудын нэг юм а гэж ажлын хэсэг бол үнэлж дүгнэж байгаа. 130 гаруй стандартыг бид нар шинжилэн боловсруулах. За нөгөө олон улсын түвшинд ямар байгаа гэдгээр нийцүүлэх, шинээр боловсруулах зайлшгүй шаардлагатай энэ ажлууд хүлээгдээд байдаг. За стандартын үзлэг гэж юу юм бэ гэхээр 5 жил тутамд хийдэг. Стандартынхаа үзлэгийг хийчихэд 3 жил гаруй хугацаа өнгөрч байхад бид нар шинжилэн боловсруулах шаардлагатай байгаа 130 гаруй стандартыг шинжил боловсруулах өдийг хүрч байна. Тэгэхээр энэ стандартын шинжиллийн асуудал, за дээрэс нь стандартын хэрэгжилтийн асуудал дээр онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа гэдэг хаана мэдж байгаа. Үндэсний аюулгүй байдлын төвшөнд анхаарч ач холбогдол өгөх ёстой салбар юм а. Тиймээс хамтарсан хяналт шалгалтыг хянаж шалгаа зөрчил илрүүлээд өнгөрөх төдий биш хүнсний салбарт ажилладаг хүн бүхнийг хариуцлагатай байгууллага бүр уялдаа холбоотой ажиллаж чанар стандартыг мөрдөж ажиллахыг шаардж байна.